Баялаг бүтээдэг татвар төлдөг улс орныг нуруунд дээрээ үүсч яваа бизнес эрхлэгчдийн талаар ММА-гийн цогцлоор мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа. Том хөтөлбөртөө бид энэ хүмүүсийг дэмжсэн төрийн бодлого зохицуулалт ямар байх талаар зарим нэг саналыг дэвшүүлж байна. Сургууль цэцэрлэгт хүүхдээ оруулах гэхээр дарга нарын хүүхдүүдэд хамгийн түрүүнд боломж олддог. Уг нь тухайн цэцэрлэгийн урсгал зардлуудад багш ажилчдын цалин татварс төлөгчдөл өгдөг. Сайн татварс төлөгчдийг төрийн зарим нэг өдөртмийн энгийн үйлчилгээнд дараалал хүн зурцал харгалзахгүйгээр үзүүлдэг болчихвол ямар вэ гэдэг саналыг энэ удаад хөндөж байна. Юуны өмнө сайн татварс төлөгч гэж хэн болохыг тодорхойлъё. Төсөвт хамгийн өндөр татварс төлдөг компани аж ахуй нэгжүүд үү? Эсвэл яг хугацаанд татвараа төлдөг энгийн иргэн байж болох уу? Орлогоонуудаггүй шударгаар татвараа төлдөг хүмүүсийг оруулах уу? Бид бол өнөөдөр нөгөө татварлагчдоо одоо ангилаад найдвартай сайн татварлагч одоо шинэ тогтмол хугацаанд тайлбарлуулж эдний одоо шинэ ABCD-г үнэлгээ өгөөд тэр үнэлгээнийхээ дагуу одоо шинэ мэдээж илүү сайн татвар төлдөг одоо татварлагчтай бол урамшуулдаг одоо олон нийтэд сурталчилдаг ийм ажлыг зохион байгуулдаг. Яг нөгөө тэр одоо эрх зүйн зохицуулалт тийм бол байхгүй л дээ. Нөгөө татварлагчийг одоо давуу ирэхээр ямар нэгэн байдлаар одоо шинэ одоо үүслэгч гэдэг юм уу, хангагч гэдэг юм уу, тийм одоо хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зохицуулалт бол байхгүй. Одоо харин тэднийг яаж дэмжих вэ? Бусад хөгжингүй улс оронд сайн татварс төлөгчдөө хэрхэн хандаж төрийн ямар үйлчлэгээр дэмжлэг үзүүлдэг вэ? Бусад орнууд яадаг вэ гэхээр жишээлх юм бол Солонгос улсад бол сайн шилдэг татварлагчтай сайхан татварлагч гэж нэрлэдэг юм байлээ. Сайхан татварлагч. Тэгээд тэр хүмүүсийг бол онгоцоор явахад нь жишээлх юм бол VIP үйлчлэгээ үзүүлж явуулдаг тийм хамгийн түрүүнд суулгаад тэгээд бизнес классаараа үйлчлэх юм уу. Японд бол жишээлх юм бол бас яа тийм лээ. Яг хугацаанд төлөөд ингээд тайлгнаад явж байгаа хүмүүсийг болохоор тайлангийн хөх тайлангийн систем гэдэгт хамруулцдаг. Хөх тайлангийн систем нь яадаг вэхээр зэрэг тэр тайлан өгч байгаа хүмүүс тайлангийн ямар ч очир дугааргүй аваад тэгээд дээрэс нь татварын хөнгөлт үзүүлдэг юм байна. 10% хөнгөлт үзүүлдэг жишээлх юм бол. Тэгчих юм бол энэ бол бас л маш том дэмжлэг хөшөөрөх явж байгаа. Жишээ нь автомашины 1-р эгнээгээр зоччих эрхийг сайн татварс төлөгчдөд олгоё гэсэн саналыг ММА агентлаг гаргаж байна. Сайн татварс төлөгчид энэ улс орны хөгжилд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Хөөцөлдөх, бүтээх, нааш цааш явах ажил их, хотын бөглөнд жижигхэн ч гэсэн боломж олгож сайн татварс төлөгчдөө багч гэсэн зүйлээр дэмжиж болно. Хэрэгжүүлэхийн тулд замын цагдаатайгаа ярьж байгаад тэдэнд зориулсан автомашины тусгай дугаар сээр гаргая. Татварын ерөнхий газраас гаргасан сайн татварс төлөгчдийн жагсаалтанд байгаа бол тухайн хүнд ямар ч асуудалгүй тусгай дугаарыг нь олгоё. Бусад хүмүүс ч гэсэн сайн татварс төлөгч болохыг чармайж эхлэх. Улсад хэдэн зуун саяар нь татварс төлж байгаа энгийн хүмүүс ч байдаг. Татварын албаны мэдээлснээр зурхаач тэр биш, дуучин саран туяа X төц хамтлагийнхан гээд маш сайн татварс төлөгч иргэд олон байдаг гинэ. Тэд 1-р эгнээгээр явг. Барьцаад адгайг байх хүн байхгүй болов уу? Автомашины тусгай дугаараар нь хотын төвийн зогсоолуудад үн төлбөргүй үйлчлэе. Ер нь өөр ямар дэмжлэг байж болох вэ? Аж ахуй нэгж шалгаруулахаас илүү бас сайн татвар төлдөг иргэдүүд бас байдаг. Энэ дотор нэг урлагийн олонний танил хүмүүс ч байдаг. За жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн явж байгаа хүмүүс ч байдаг. Аль болох бид нөгөө татвараа шударгаар нь төлж байгаа тэр хүмүүсийг л энэ шалгаруулж гаргаж тавья гэдэг л асуудлыг ярьдаг. Тэгэхээр бас нөгөө иргэдийн хувьд бол хэрвээ тэр хүн шударгаар татвараа төлөөд байгаа хүмүүст бол тэр нөгөө зээл олгож байгаа ч юм уу те тэр хэсэг дээр бол илүү хөнгөлтийг нөгөөд нэгэн тал одоо татварын тэр хүн өөрөө татвараа төлөөд хүнийг цалинжуулаад явж гэнэ гэдэг чинь цаанаа бол тэр хүн маш олон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас янз янзын зээл санхүүжилтийг бол хамгийн түрүүнд тэр хүн авдаг байдаг те. Тэгсэн тохиолдолд бол тэр хүмүүс чинь дэвжих боломжтой. За одоо компаниуд гэх юм бол бид нар ядаж одоо төрийн үйлчлэгээнүүд одоо энэ тодорхойлтууд янз янзын тодорхойлтууд өгдөг шүү дээ. Ядаж эднэрийг нэн төргөнд нь өгчдөг тийм ээ. Тэр хүмүүст хэрвээ татварын өртөө байсан ч гэсэн тэр хүн шилдэг татвар төлөвшил гэж үнэлж байгаа юм чинь бизнес хийж байгаа хүнд мэдээж өргөө ээжж мэдээж бизнес ахна гэж байхгүй. Тийм учраас тийм одоо шилдэг татвар төлөвшөж бид нар өргөмжилсэн юм чинь тэр хүндээ итгэж байгаа юм чинь тухайлбал одоо тэр гадагшаа явахт нь одоо тодорхойлтыг нь одоо янз бүрийн байдлаар шууд тэр хүнд олгодог тийм ээ чирэгдлүүгээр олгодог. Төрийн сүүлжилж байгаа бүх үйлчлэгийг тэр хүн давуу эрхтэйгээр олгодог гэдэг юм уу. Иймэрхүү байх юм бол татварлагч нартай илүү их юм манлуу хүрчих. Сайн татварс төлөгчдөө улс орон бахархдаг болно. Хүүхдүүд баян хүн бол муу хүн гэсэн одоогийн гажиг ойлголтоор бас харин сайн татварс төлөгч болно гэсэн зөв ойлголттой иргэн хүн болж хүмүүжинэ.
Бид тэднийг хүндэлж хайрлна. Эргээд тэдэж алд иргэдээ хүндэлдэг болно. Таны боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, цэвэс цэмцгэр орчин гэд нийгмийн бүхэл харилцааг урагш явуулахад сайн татвар төлөгчдийн үүрэг оролцоо их юм аа.